Үлдсэн ят барьцаат зээлийн газар. Манай барьцаат зээлийн газар нь намрын уран шуул зарлаж 10 дугаар сарыг дуустал алт үнэт эдлийн хүүгээ 5% болголоо. Мөн ноутбук, зурагтын хүүг өдрийн 0.5% болголоо. Та бүхэн манайхаар өргөнөөр үйлчлүүлнэ. 10 дугаар хайранд дээрлэх үлдсэн ят барьцаат зээлийн газар. Оройн төргийн эрхэм үзэгчдээ бид та бүхэнд мэдээ танилцуулахад бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзий Бат барьцаат зээлийн газар. Эхний мэдээ танилцуулъя. Дорнод аймгийн засаг дарга Бадамсаран бүгд найрамдах Хятад улсын Өвөр Монголын өртөцсөх орны Хөлбөмбөр Хянган аймагуудад ажлын айлчлал хийсэн. Айлчлалаар хөрс сэргэлдээ бус нутгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг дүгнэхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон хэлэлцээр байгуулсан байна. Айлчлалын эхэнд бүгд найрамдах Хятад улсын Өвөр Монголын өртөцсөх орны Манжуур хотын дарга Шүү Айлинтэй уулзлаа. Дорнод аймаг Манжуур хот хоорондын харилцаа хамтын ажиллагаа улс төр эдийн засаг худалдаа боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спортын салбарт өргөжин хөгжсөөр байгааг уулзалтын эхэнд Дорнод аймгийн засаг дарга Бадамсаран онцлон хэлсэн юм а. Тэрээр хэлсэн үгэндээ Манжуур хотын ардын засгийн газраас жил бүр Дорнод аймгийн бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжийг Манжуур хотноо зохиогддог бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцуулж байгаа нь хувийн хвшлийн үйл ажиллагааг дэмжиж байгаа томоохон арга хэмжээ юм а. Мөн хоёр бүс нутгийн ард иргэдийн найрсаг харилцааг хөгжүүлэх итгэлцлийг нэмэгдүүлэх зорилгоор Манжуур хотын соёлын өдрийг 2016 онд Дорнод аймгийн Чой болсон хотноо амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн энэ оноос эхлэн Чой болсон Манжуур хотын чиглэлд олон улсын нийтийн зорчигч тээврийн автобус явдаг болсон зэрэг ололт амжилтуудыг дурдсан юм а. Ингээд Дорнод аймаг Манжуур хот хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрээр төрийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Дорнод аймаг Манжуур хотын засаг захиргааны удирдлагын харилцан ажлын айлчлалыг жил тутам зохион байгуулж талуудад тулгамдж байгаа асуудлыг үр дүнтэй хэлэлцэн шийдвэрлэх, хууль хяналтын байгууллагын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гэмт хэрэг эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, шуурхай арга хэмжээ авах, туршлагаа солилцох, мөн талуудын хүүхдийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын хооронд харилцан ашигтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна. Төрийн байгууллагаас гадна төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага, мөн иргэдийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар эрхэм хатагтай таны хэлсэн саналтай, дэвшүүлсэн саналтай санал нийлүүлэг илэрхийлж байна. Талуудын эдийн засаг, бизнесийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг тогтмол жил бүр амжилттай зохион байгуулж байгаа энэ ажлыг цаашид улам эрчимжүүлж энэ арга хэмжээний үр дүнд бизнес эрхлэгчдийг дэмжих, ялангуяа хоёр орны бүтээгдэхүүнийг харилцан нөгөө зах зээлдээ нэвтрүүлэх, сурчлан таниулах, аж ахуй нэгж байгууллагуудын ашиг орлогыг нэмэгдүүлэхэд бидний гол зорилго чиглэгдэх учиртай. Засгийн орны удирдлагын түвшний өндөр түвшний харилцааны ажлыг зохион байгуулах хэрэгтэй гэж энэ жилийн хугацаанд нэг буюу 2 удаа зохион байгуулж байна. Хэрвээ энэ нэг удаа 2 удааны ажлаар биднэрт одоо тулгарч байгаа зарим асуудлуудыг шийдэж чадахгүй бол бас гадаад харилцааны арга маягаар бичиг баримтын нууцаар ярьж зохицуулах буюу бусад тогтмол бус чанаруудаар бага хэмжээний уулзалтуудыг зохион байгуулах боломжтой гэж байна. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Манжуур хотод байгуулагдсан худалдааны чөлөө төсөд Монгол улсад үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад Хятадын тал дэмжлэг үзүүлэх, мөн Монгол улсаас махан бүтээгдэхүүнийг Манжуур хотод нийлүүлэх, харин Хятадын талаас чанарын шаардлага хангасан чанартай жимс хөлсийн ногоог Дорнод аймагт нийлүүлэх асуудлыг хэрэгжүүлж ажиллах тал дээр хэлэлцэн тохиролцлоо. Аялал жуулчлал дэд үтцийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын аяллаа маршрут нээж аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах болгоод Улаанбаатар Чой болсон Манжуур чиглэлийн агаарын шугамыг сэргээж нээх асуудлыг талууд тохирлоо. Спорт, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хоёр бүс нутгийн эмнэлгийн харилцааг хөгжүүлж, эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдийн туршлага солилцох ажлыг дэмжих, Өвөр Монголын их сургууль, Дорнод их сургуулийн хамтын ажиллагааг дэмжиж, оюутан багш нарын туршлага солилцох ажлыг дэмжих тал дээр харилцан тохиролцлоо. Ийхүү талууд хэлэлцээрд гарын үсэг зурснаар Манжуур хот Дорнод аймгийн хамтын ажиллагааны шин шат эхэлж байна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзий Бат барьцаат зээлийн газар.
Соёлын гавь сэтгэлдэн Лувсан сүхийн Хэрэгвайн уран бүтээлд урьдчилгаас сургамж сэдвт уулзалт хэлэлцүүлэг боллоо. Сэтгүүлч судлаач Хэрэгвай орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг уулзалтын үеэр зочид төлөөлөгчид онцолсон юм. Монгол Улсын соёлын гавь сэтгэлдэн Хэрэгвай хэвлэл мэдээллийн салбарт 30 гаруй жил ажилласан бөгөөд тэрээр найруулал, хөрөг тэмдэглэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, сэтгүүлчийн эрхцүүлэл зэрэг төрөл хэлбэрийг илүүтэй сонгон бүтээлээ төрөөдөг байсныг онцолж байлаа. За мөн Монголын радиогийн Дорнот аймагт сэтгүүлчээр ажиллаж, Дорнот аймгийг улс оронд дэлхийн нийт сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолсон юм а. Хэрэгвай маань сэтгүүлчээс гадна бас судлаач, шүүмжлэгч, одоо утга зохиолын багш ийм хүн шүү дээ. Тийм болохоор түүний энэ нөгөө сэтгүүлзийн бүтээлэн ч гэсэн тэр талдаа илүү ингэж давамгаалж идэг. Тэгээд их онцтой зүйрлэл адилтгал байдаг юм уу? Ийм имийг их сайхан онцтой хэлж ёстой. Чихэнд ийм наалтцтай ийм сонсоход нөгөө уншихад ийм их ойр байдаг л да. Тэгээд тэр нь их онцлог байдаг. Тэгээд бичлэгийн одоо баг бүхий л төрлөөр бичдэг гэж хэлж болно. Одоо бол яг хөтэ зүгээр энэ цаг үеийн нэлээд хурдтай нийгэмд бид амьдарч байна. Хэрэг ахын яг одоо идэвхтэй тэр ажиллаж ирсэн үеийн нийгэмтэй харьцуулах юм бол бас хурдны хувьд бол одоо бол ерөөсөө бүр секундээр хэмжигдэж штэ. Ийм орон зайд сэтгүүлчид ажиллаж байгаа болохоор нэг талаар нөгөө одоо ингэж бодож боловсруулж энэ төр бичих тэр цаг хугацааны хувьдаа баригддаг юм уу ядгийг ямар ч байсан тэр бичлэгийн олон төрлийг бол ашиглахгүй байгаа. Тэгээ тэр үднээс нь бас нэг жоохон тийм чимэгсэн ганц өгүүлбэр орууллаа. Сэтгүүлч судлаач Хэрэгвай 1990 оноос эхлэн орон нутаг телевизийн нэвтрүүлэгтэй болох ажлыг хөөцөлдөж 1992 онд тэл студ байгуулж ирсэн орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт дэвшил авчирсныг уулзалтын үеэр онцлон хэлсэн юм а. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаад зээлийн газар. Энэ оны 3 дугаар удирлын байдлаар хэрэглээний үнийн индекс оны эхнээс 4 хувиар өссөн байна. Үнийн өсөлтөнд арх тамхи энтрэний үн өссөн гол нь нөлөөлжээ. Оны эхний 9 сарын нийгмийн эдийн засгийн үзүүлэлтийн мэдээгээр хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сарынхаас 1.3 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 4.4 хувиар, жилийн эцсээс 4 хувиар өсжээ. За үүнд хүнс барааны бүлгийн үн 1.3 хувиар, тамхи архины бүлгийн үн 1.7 хувиар, гэр ахуйн барааны үн 1.7 хувиар, за имтрэний үн 1.5 хувиар, тээвэр холбооны үн 1.1 хувиар өссөн нөлөөлсөн гэж байна. Харин төсвийн төлөвлөгөө 2.1 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Энэ нь энэ жилийн газрын дуудлага худалдаанд орж ирэх хөрөнгө огт бүрдээгүйгээс шалтгаалсан гэж тайлбарллаа. Аймгийн төсвийн зарлага 42 тэрбум төгрөг төлөвлөснөөс 38.2 тэрбум төгрөгийн гашин гүйцэтгэлийг бүрэн санхүүжүүлээд байна. За аймгийн хэмжээнд аль үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл маань 41 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум төгрөгөөр өссөн бол оны үнээр 36.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Урьд оны мөн үеийнхээс 1.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. За нийгмийн гол үзүүлэлтүүдийн нэг бол ажилгүйдэл 3 дугаар улирлын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеигтэй харьцуулахад 210 хүнээр буурсан байна. Харин 1031 иргэн шинээр ажил зуучлагджээ. За гэмтэргийн тухайд 420 гэмтэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеихээс 11.7% өссөн байна. Үүний 27%-ийг хулгайн хэрэг эзэлж байна. Харин гэмтэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеихээс 25.2%-аар буурсан байна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаад зээлийн газар. Монгол улсад нийгмийн даатгалын байгууллага үүсэж хөгжсөний 75 жилийн энэ өдрүүдэд болж байна. Ан хүрээнд зүүн бүсийн урлаг спортын наадам өнөөдөр эхэллээ. Нийгмийн даатгалын байгууллага үүсэж хөгжсөний 75 жилийн шинэ хууль батлагдсны 22 жилийн ан хүрээнд зүүн бүсийн урлаг спортын наадам 4-р удаан инхүү болж байна. Наадамд Дорнот, Хинти, Сүхбаатар, Говьсөнбөр аймгийн нийгмийн даатгалын хилцээхэн оролцож байна. За урлагийн 6 төрлөөр буюу гоцлол дуу, гоцлол бүжиг, хамтлаг дуу, хамтлаг бүжиг, хамтлаг хөгжим, язгуур урлаг гэсэн төрлүүдээр спортын шатар, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннисийн төрлүүдээр өрсөлдөх юм а. Дорнот аймгийн хэмжээнд нийгмийн даатгалын салбарт 42 ажилтан ажилладаг. Өнөөдөр бид бүхэн бас бүрэн бүрэлдэхүүн нэрэнд хүрэлцэн ирээд зохион байгуулагч гэдгээрээ бас оролцож байгаа. Тэгээд мөн өнөөдөр Дорнот аймагт
энэ нийгмийн даатгалын салбарт ажиллаж исэн үе үеийн ахмадуудаа болон одоо ажиллаж байгаа бүх ажилчид алуун хаагчдад 75 жилийн ойн баярын мэнд хүргье. Дорнод аймгийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хилдэс 75 жилийн ойн хүрээнд 4 удаа иргэдтэй хурж үйлчлэх арга хэмжээ зохион байгуулжээ. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаад зээлийн газар. Хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгчдэд баярлалаа. Харин одоо үзэгч та бүхэн сумдын мэдээнд анхаарлаа хандуулно. Монгол улсад волейболын спорт үүсгэгдсэний 90 жил, Монголын волейболын холбоо байгуулагдсны 60 жил, Цагаан Овоо сумын волейболын холбоо байгуулагдсны 5 жилийн өмнө нэрмжид Ахмад волейболчид 2017 хойд бүсийн волейболын тэмцээн энэ сарын 28-29-ний өдрүүдэд Цагаан Овоо суманд зохион байгуулагдах гэж байна. Волейболын спортыг түгээндлэгрүүлэх, Ахмад дунд насны тамирчдыг тодруулан гаргах, спортоор хичээллэх урам зориг, эрүүл мэнд идэвхтэй хөтөлбөрийг дэмжих, эзэмссэн ур чадварыг ахиулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд Дорнод аймгийн Баяндун, Баян уул, Ташалбар, Сэргэлэн, Хөлбөмбөр, Цагаан Овоо сумын тамирчид оролцох юм байна. 2 жил тутамд явагддаг өрхийн амжиргааны түвшин тодорхойлох судалгаа 9-р сарын 25-наас 10-р сарын 13-ны өдрүүдэд явагдана. Өрхийн амжиргааны түвшин тодорхойлох судалгааг төвөржилсэн хэлбэрээр явуулах бөгөөд 4 багийн 200 өрх хамрагдахаас 100 өрх хамрагдаж 50%-тэй явагдаж байна. Энэ сарын 9-ний өдөр халахгүй суманд аймгийн засаг дарга Бадамсрын тэргүүтэй агентлаг хэлцүүдийн дарга мэргэжилтэнгүүд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ашигт малтмал газрын засны хэрэг эрхлэх газрын орлогчдаар гарднаас хүрэн Петрожена Ташнамсаг Монгол компани удирдлагуудын хамт газрын засны 21-р талбайн асуудлаар иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Дорнод аймгийн засаг дарга Бадамсрын иргэдэд Петрожена Ташнамсаг Монгол компани газрын засны талаарх авч хэрэгжүүлж байгаа ажлын чиглэлээр мэдээлэл хийсэн юм а. За үүний дараа засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ашигт малтмал газрын засны хэрэг эрхлэх газрын орлогчдоор гарднаас хүрэн иргэдийн сонирхсан асуултанд хариулт өглөө. Газрын засны Петрожена Ташнамсаг Монгол компани удирдлагууд иргэдэд мэдээлэлгч 2017 оны үйл ажиллагааны тайлангаан иргэдэд танилцуулсан. За Петрожена Ташнамсаг Монгол компани газрын засны 21-р талбайн асуудлаар иргэдийн санал хүслийг сонсохоос гадна тэднээс бичгээр санал гомдлыг нь хүлээн авч албаны хүмүүс санал хүсэлтийн дагуу тайлбар мэдээлэл өглөө. Уулзалтын төгсгөлд Дорнод аймгийн засаг дарга Бадамсран халахгүй сумын иргэдийн гаргасан санал хүсэлт хэлэлцэн асуудлын эренбийн дагуу Петрожена Ташнамсаг компани газрын засны 21-р талбайн удирдлагуудад хандаж халахгүй сумтай хамтын ажиллагаа нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд иргэдийг дэмжиж сумар нутгийг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн үүрэг даалгаврыг өгсөн юм а. Тус сумын нийтийн орон сууцнуудыг нэгдсэн шугам сүлжээнд холбох асуудлыг шийдвэрлэх Петрожена Ташнамсаг компани газрын засны 21-р талбайгаас сумын төв хүртэлх 68 км зам тавих асуудлыг шуурхай шийдвэрлэх, цаашлаад нийгмийн салбаруудын байгууллага хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр нүдэнд харагдаж гарт баригдах үе бодиттой хөрөнгө оруулалт хийх чиглэлийг өгсөн юм а. Дээрх уулзалт хэлэлцүүлэгт 150 гаруй иргэд хамрагдсан байна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаад зээлийн газар. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа сумдуудтай баярлалаа. Одоо үзэгч та бүхэнд Дорнод аймгийн ханшийн мэдээ үзүүлье.
Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Бидний бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Хамтайсан үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхэн сайхан амраарай. Баяртай үзэгчтэй. Үлзий бат барьцаат зээлийн газар. Манай барьцаат зээлийн газар нь намрын уран шуул зарлаж 10 дугаар сарыг дуустал алт үнэт эдлийн хүүгээ 5% болголоо. Мөн ноутбук, зурагтын хүүг өдрийн 0.5% болголоо. Та бүхэн манайхаар өргөнөөр үйлчлүүлнө. 10 дугаар хайранд дээрлэх Үлзий бат барьцаат зээлийн газар.